Сайхан үржиж байна уу? Сайхан үржиж байна уу? За тэгээд манай Монгол орн Сүхбаатар аймаг маань бас эдийн засгийн хөдөө аж ахуй дээр голн суурилдаг. За мал аж ахуйгаасаа бас нэлээд хамааралтай. За голлох манай иргэдийн орлого маань бас хөдөө аж ахуй мал аж ахуйгаас орлого олж ингэж явдаг аймаг байж байгаамаа. Тэгээд энэ хөдөө аж ахуйн одоо суур бол авч явж байгаа хүмүүс нь бол одоо хөдөө өхөрч хадаагандж одоо уламжлалт мал аж ахуйгаа бас соёлоо авч явж байгаа манай малчин төмний маань хичээл зүтгэл их байдаг. Тэгээд тэр ч агуулгаар нь аймаг орон нутаг улс орноос сар шинийхаа босгон дээр одоо хөдөлмөр бүтээлээрээ тухайн жилдээ бусдыгаа манлайлан ажилласан малчтаа бас одоо сумын аварга, аймгийн аварга, улсын аварга гэх зэрэгээр ингээд шатраалуулан шагнаж ингэж урамшуулдаг боломжтой. Тэгээд энэ удаа бол манай Номон гэрэл маань 2007 онд сумын аварга, за мөн одоо ингээд энэ онд аймгийн аварга хэмээх эрхэм хүндтэй одоо цол зэрэг шагналыг одоо гүртэж байгаад бас туйлын баяртай байна. Тэгээд ийм сайхан нэр хүндтэй шагналыг гүртэж байгаа. Танай гэр бүлд, за найз нөхөд, одоо аав ээж одоо бүгдэнд нь бас одоо нийт Сүхбаатарчуудынхаа нэрийн өмнөөс, за мөн цуг явж байгаа баг хамт олонныхоо нэрийн өмнөөс танай гэр бүлд халуун баяр хүргье. Даландуур онд төрөөд малыг бол одоо нэг 5 төрөлтөөр нь 27-8 жил харилж байна. Би багасаа эхлээд мал дээр өссөн. Өдөө хүртлээл мал малж байгаа. Аав ээжээсээ л одоо суралцж явлаа. Төө манай болохоор сандаг гэж юм байсан. 30 хэдэн жил атуу малсан хүн байдаг юм аа. Манай аав одоо атуу малыг нэг зөөлөн тоож ороо үз нас шиг гэхэд битгийх өмүүлж бай. Өглөөс босч малынхаа ууд ороод дээр гарч мал хонораасаа дурандаж барьж бай. Гэтэл цагдаг байсан да. Нэ хайт тийм өөрөө нэг ясан цагаайд борлуулсан мал байдгүй мó зөвхөн өөрсөндөө л болдгийг. Тэгээ хэрэгцээндээ л хангаж явдаг болд. За өнгөрсөн үед нэг 1000-аад бодлоос аваад тэнэгээрэл одоо тэгээд гаднаал голцуул бэлчээс гаргахгүй л ээсэндээ. Тэгээд нэг орогцсон нэг ямар ч нэг 100-аас 80% үлдсэн. Ер нь одоо намар энэ хөлдөө ороогоо сайхан бөгнүүлээд хураагаад бэлтчихээд тэгэл өвлийнхаа бэлтгэлийг хангаад авчдээ ш манайх бол. Хамгийн том хүү маань одоо гар дээр л одоо сорж байгаа да. Малчин болноо. Малчин болноо л гэж бодож байгаа. Яаж хүлээж авсан та хоёр? Баярлсан уу? Баярлалаа. Одоо ямар ч байсан нэг 18-тай багт нь 10 төгсгөө за тэгээд цэрэгт явуулж ирчээд тэгэл гар дээрээ л аваад байгаа. Үүргээвэл гүйцэтгэсэн юм байна. Гүйцэцээ. Одоо ямар ч байсан албаа хаачгаад одоо гар дээрээ тэгэл их тус нэмэр болоод. Матон төөгөө нэг юунд готод нэг сургууль цуугаад оюутан болгоод төр байжлаа. Хүн ер нь уухгүй л хөдөлмөрлж ижил амжилтанд хүрнэ. Энэ хийж л зүтгэж л явахгүй бол тэгээд л амжилтанд хүрэхгүй. Юмыг л сайл хамгааж мал хорооныгоо хөрцөн бодлоо цээлээд бууц моц саагуур малага бууцыг сайн бэлдэж авчил өвлийг өхөр малчин тэгжил онд орно.
Өвлийн бэлтгэл сайн хангаж ижил яаж ижил бүхэн мал сайхан онд мэнд оруулахыг нийлэхгүй хүчээдэг бид нар. Өөрснөө л өдөр ээж аваас яг зөв зөвхөн бүхэн мал ийсэн тэгээд тэрийг л өдөө хүртэл өсгөөд л энэ амжилтанд хүрчихлээ. 300 бүх мухаа сойлоо тэгэл аль чанартай эцэг малыг сайлгах л зөвлөлтөй л явдаг. Монголчуудаа сайхныг хүсээд тэгээд малын төм бомоор өсөж ажилдаа няцуулаггүй үнэн зөв ажиллаж яваад гэж хүсээ да. Бүх ард түмэнд сар шөнийн сайхан мэндийг хүргэж өнтөө сайхан хавртаа зарлахыг өрөө амжилтанд хүрэхийг хүсээ хүн энэ хөдөлмөржиж юмд хүрнэ л гэдгийг л хэлье. Ер нь готонд бол хүлээж авах нь л малын ашиг чимийг гүчиж байгаас чинь готонд л хүлээж авал малчдад л баяртай. Ард түмэндээ хүн амьтантаа ч ер нь гэр орондоо хүлээж авах шиг сайхан байхгүй. Ер нь сайхан өдөөнөө энэ малынхаа бууцан дээр одоо сайхан мал готонд авсан зөвлөж гоё л санагч байна. За аймгийн авраг малчин өргөөр шалгарсан намун гэрэл ахын хотод бид шагналыг гардуулах гээд явж байна. За намун гэрэл ахих бол 3 хүүтэй юм байна. За тэгээд энэ 3 хүүгийнх нь хамгийн том нь ээж аав хоёрынхоо энэ малчин удмыг залгамжлуулнаа гэд мал дээр гарсан байна. За сонь сайхан юу вэ? Сайхан үйлчж гин үү? Сайхан үйлчж гин үү? За сайхан. Ер нь одоо багасаа л ээж автагаа мал дээр байсан тийм ээ. Яагаад малчин болъё гэж шийдсэн юм бэ? Тэгээд 11-д өгсөөл цэрэгт явж ирэл тэгээд малчин болсон та. Малчин болохын юу нь гоё юм? Тэгээд өглөөр дадуу давхиж явах гоё та. Танад бол одоо ингээл дүүн 2 дүүтэйгээ нийлээд бол эмнэг тогшаадуу гэж юу байхгүй з? Байхгүй. Ер нь бүгдийг сурагчдаг. Аха. Өөрөө сурах уу? Тэгээ өөрөө сурах. 2 дүүн сурах уу? 2 дүүтэйгээ илгээл сурах. Морь уйх уу? Морь уйхгүй. Уйхгүй юу? Уйн уйн гэж боддгоо. Уйн гэж бодно. За 2 дүүдээ одоо ах хүн бол хөвгүүдүүд их чанга гараар л өсгдөг гэдэг штеп. 2 дүүдээ хэр чанга хандж гин яаж ийн? Тэгээ гайгүй тэгээд дүүнөр нь хэр сайн өгөнд ортгийг. өгөнд орноо. Аха. Ер нь одоо та 3 өдөр ямар ажлыг яаж хувааж хийж гин? Сая ингээ хүмүүс дотор эдний 3 өгчийг ажилдаа өгдөг гэж байхгүй. Аргалаа хүрл яг нэг шугамаар ингээд юу хураадаг гэдэргээд ярьж штеп. Тэгээ ямар одоо чиний хувьд тэгэхэд ямар ажил хийх вэ? 2 дүүн яг ямар ажил хийдэг вэ? Өглөө усаад тэгээд хувирсаа баасаа аваад тэгээд мөн гаргаад адуу модтой явна та. Ер нь одоо ээж аваар өөрөө чи малчин болно гэхэд яаж хүлээж авсан юуг хийлж сургаж байна? Ээж аваароос юуг одоо хамгийн их сурахыг хүсэж байна? Ээж аваароос мал малгал илүү сурвалжсан та. Өнөөдөр бас аав хоёр ингээд аймгийн авраг малчин өрхөөр шалгараад шагналыг гардуулахад хүмүүс ирчихсэн байна. Гоё байгааз. Тэгээ гоё. Аха. Зорилгоосоо хуваалцаач. Тэгээ магадгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа энэ хүмүүс шиг болох болоо. Аав ээжээ аймгийн авраг болцсон баяр үргээд цолонд нь л хүрхийг гэж байна те. За сайн байна уу? Сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. Сайхан. За Улаанбаатар хотод оюутан гэсэн тийм ээ. Ер нь завсар заагаар энэ аймаг орон нутгаа сумаа адууга хэрэг санаж байна. Ер нь тэгээд л өдөрсөн юм шүү дээ. Өдөртд мө. Тий. Амралт гарангуул нааш явчмаар байна уу? Харин. За энэ ард байгаа мориноос одоо аль нь чиний морио өөрийнхөө морийг ингээд унах морио яаж сонгодгийг? Яах тэгээд өдөрсөн даагаас унсаар гадаг яаж идэж ч дээ. Тэгээд нэг тэр мориндоо тэгээд л. Ер нь чиний бодлоор ямар морь гоё юу? Миний бодлоор л тэгэл номхон тий. Ижидшээ ханараад байдгүй. Юмны мөвч орчдөг тиймэрхүү. За авраг малчин болсон аав ээжтэй за мөн одоо энэ зурагтаар чамайг үзэж байгаа нийт Монголынхаа ард түмэнд хандаад сар шины мэдчилгээ төвшүүлэхгүй юу? За аав ээж хоёртой авраг малчин болсон баяр үргээ. За үзэж байгаа асуудаа ингээд ирж байгаа саан сартаа тий. Айлхтлаараа тарган тавтай хөлжөөд хоржаад Онд тарган тавтаараа. Амар байна ирэх музыкчтэй хөвгчин могоо жилийн сар шинийн босгон дээр Сүхбаатар аймгаас тодорсон аймгийн авраг малчин өрхүүдийн шагналыг гардуулаад явж байна. За тэгэхээр яг одоо миний хажууд аймгийн засаг дарга Хэдэрбат байна. За сайн явж байна уу та? Сайн явж байна. Хэдүүлээ сум дараа явхад налгаар сайхан байна шүү дээ. Бараг намраараа л үйл болж байна. Ааха. Тэгэхээр энэ жил ер нь Сүхбаатар аймгаас хэр олон сайн малчин авраг малчид төрөн гарсан байгаа вэ? За өнгөрсөн жил жоохон
цаг уурын нөхцөл байдал хүнд байсан ч гэсэн манай одоо малчтын маань хөдөлмөрийн үр шимээр бас олон ийм одоо авраг малчид төрж гарч байна. Жишээ нь хошоо авраг малчин гэхэд 2 байна улсын. За улсын авраг малчин гэхэд 5 улсын авраг малчин төрсөн. Бидний 24-5-наас эхлээд одоо малчтайгаа шагналыг бас гардуулж өгнө. За яг өнөөдрийн төвшөнд бол аймгийн авраг малчин нийт 29 төрөн ингэж гарлаа. Тэгээд миний бие бол Төмөн зогт Мөнхаан суманд ажиллаж одоо авраг малчтынхаа шагналыг гардуулж өгöd явж байна да. Ер нь өнгөрсөн жилийн зууд энэ малчин ер нь хэр сайн малчин бэ гэдэг энэ чанарыг нь шалгасан жил болж өнгөрлөө. Тэгэхээр энэ малчттай ингээд уулзаад явж байхад ер нь өнгөрсөн жилийн тухай болоод энэ жилийн тухай ер нь ямар санал бодолтой байна? Чиний хэлдэгтээ би яг санал нэг байна. Үнэхээр энэ жилийн одоо авраг малчт бол үнэхээр шалгарсан өнгөрсөн жилийн тэр одоо том гамшигыг бас одоо үйлчлэлтийн бэлтгэл ажил одоо хувийн зохион байгуулалтын өмнө сайн хийсний хүчинд үнэхээр гарц хохирол багтай давж гарсан. За мөн одоо уулзаад ярилцаа сууж яхад тэр дарж авсан одоо арга туршлагаасаа хуваалцах цаагашаа хороо хүн юмнуудаа үзүүлж харуулж бас одоо бусдад туршлага болох үс ингээд ярилцсан. Үнэхээр одоо энэ бол бас одоо гамшигт хэдийгээр гамшиг болж байгаа ч гэсэн сайн зохион байгуулалттай өвлийн бэлтгэл ажлаа сайн хангах юм бол заавал ингээд бас том хохирол амсахгүйгээр давж гарах боломж бол бас байдгиймаа гэдгийг бол энэ удаа шалгарсан манай улсын малчтын маань аймгийн авраг малчтын маань одоо хөдөлмөр зүтгэл харуулж байна гэж ингэж үзэж байна. Тэгэхээр манай авраг малчт маань ч гэсэн үнэхээр одоо бас ач холбогдол өгж байна. Одоо ингээд малчтынхаа хотонд ирэх би бас дуртай. Ингээд малчт маань ч гэсэн өөрсдөө ихэнх ярьж байгаа хүмүүс нь би өөр зориуд асууж явахд бол ер нь аймагт очиж авснаас ер нь хотондоо шагналаа авах нь сайхан байдаг. Бидний одоо бүтэн одоо жилийн бүтэн одоо нэг насны хөдөлмөрөө үнэлүүлж байгаа учраас энийг одоо ах トゥ хамаатан саднаа цуглуулах, найз нөхдөө цуглуулах, хотныхноогоо цуглуулж ингэж сайхан идэ будаага засаж энэ төр ингэж одоо авах нь бол үнэхээр бас хүндэтгэлтэй бид нар нэг авраг малчин болсон гэдэг энэ мэдрэмжийн ч гэсэн тухайн хүмүүстэй болон нутаг нугийнхандаа ч гэсэн энэ нэг манай энэ ах маань энэ дүү маань одоо авраг малчин болсон шүү гэдгийг ингэж бас тунхаглаж ингэж өгөх талаасаа ч гэсэн ер нь бол их ач холбогдолтой байна гэж ингэж харж байна. Тэгэлгүй яг ихэнх малчид ер нь их баяр баясгалантай айгуугүй сайхан ухт гэж авч штэ. Ерөөсөө ингээд машин уул даваад гараад өөдөөс бараг гүйж ирэл сая таныг ихэд энэ намун гэрэл гэх одоо сайн малчаар дүнгийн сайхан тодорсон малчны маань хүүхдүүд нь хөвгүүд нь тийм ээ морио унаад бүр адууга хураачаад илүү харуулъя морь барий гэд ингээд байж штэ. Харин тий ялангуяа энэ жилийн төрөл өвлжилтэй их сайхан байна. Мал хонор огт зутраагүй байж байна. Тийм учраас манай малчтын сэтгэл санаа үнэхээр тэнүүн юм бас сайхан байна. Тэр ч агуулгаараа бид бүхнийг одоо энэ шагнал гардуулах арга хэмжээвэл налгар тэгээд бас сэтгэл тэнүүн ийм сайхан болж байна. Тэгээд одоо айл болгол хөрхи өөр ингэсэн ийм онцлог өрмөс онцлогтой бас хүндэтгэж ийм шагналаа гардуулж явж байна. Зарим нь одоо сая манай намун гэрлийнхэн гэхэл одоо бүгдээрээ мормалтайгаа сайхан босч аваад хүндэтгэж энэ үл одоо зөвхөн нэг ингээд дарга цэргийг зориулж одоо досч авах үйл ажиллагаа гэж бол би харахгүй шүү дээ. Түрүүний миний ярьдаг нөгөө аймгийн авраг малчин гэдэг энэ одоо шагналдаа бас одоо хүндэтгэлтэй хандж байгаа гийн илрэл гэж ингэж ойлгож байна. Тэгэл одоо ингээл айл болгоны хотод дүүрэн машин, дүүрэн хүн одоо хаа байсан Улаанбаатар хот одоо бусад аймаг сумдуудаас хүртэл ингээл одоо бүгдээрээ ирчихсэн. За тэгээд малчтын маань хөдөлмөр учраас одоо ингээл хотод хэдүүлээ харагдаж ш тийм энэ сайхан одоо мал одоо хонь сүрэг энэ одоо мал хунраа бас нэг харуулах. За ингээд айл болгоны хотл ингээл цэмчээч гэсэн сайхан байна, нэг цэмчээч гэсэн сайхан хот юм аа. Одоо бид нарт энэ төр ингээл харуулах бас сонирхолтой байна. Тэгэл одоо бид нар очсон айл болгонд бол сайхан хот түрэг нь харж за бас дараагийн малчсад хэрэг болох юм
юу байна. Тэргээд ингээд л явж штэ тий. Тэгээд эндээс нэг малчин болгоноос нэг одоо хэрэгтэй дуршлах асуугаа сургалаад яваадахад тэр нь дараагийн малчтай хэрэг болдог. Түрүүний ихэд л одоо нэг малчин маань надад хэлжсэн тий. Бид нар одоо нэг малыг одоо борлуулсан бол заавал тэр борлуулсан малаасаа одоо нэгээс 2 ийм одоо болгож одоо хураг авдаг юм уу, ишиг авдаг юм уу те. Ингэж одоо бид нар үржүүлдэг. Хизээч одоо борлуулсан малаа тэр чигт нь ингээд мөнгөний үрдвэ. Тэргээл ингэж энэ нэвтрүүл тэгэл манай залуу малчтад энэ төрөл үнэхээр хэрэгтэй. Нэрэлт юм шиг одоо тийм. Ер нь энэ сайн малчны шагналд гардуулаад ингээд явж байхад баян ширээнээ ар сууждаг таны хувьд ч гэсэн тарих амраад аюу сайхан байгаа зү тий. Гэхдээ одоо ганц малчтыг хэлэлтгүй би өөрөө ч гэсэн ингээд энэ 2 хоног бол үнэхээр надад бас сайхан байна. Тэгэхээр одоо нэг юм ширээний ардаас хөндөрөөд за малчтайгаа уулзаад сайхан одоо ингийн яриа хөөрөө Монгол ахуй ярилцаад за сайхан агаар бид нар чи бас л Монгол хүмүүс одоо Монгол ахуйдаа ер нь дургу Монгол хүн гэж байхгүй шүү дээ. Тийм учраас энэ сайхан Монгол ахуйдаа ороод нэг малын захад ирээд ингээд нэг сайхан ярилцаад явж явахт бол одоо нэг өөлхө зөвхөн малчд сайхан байж гэлтгөө бид нар манай багийнхан надад ч гэсэндээ бас сайхан л байна. Ер нь одоо таны хувьд ер нь малчдын хэр ойрхон өссөн бэ? Морь ундаг байсан уу? За яг хөө би одоо учиргүй нэг малчууд ингээд баг байхдаа бол манай өвөө эмээгийнхэн төрөл яг хөдөөний бас малчин айл байгаагүй манай өвөө энт ч бас юм төрийн ажил хийдэг юм хүмүүс байсан төвдөр байдаг байсан. Гэхдээ одоо өвөөгийнхөө найз нөхдүүд аавынхаа найз нөхдүүдийнхаар тэр ингээд хөдөөвл очиж хонь хариулж энэ байжсэн түүхэн төрөл надад би. Гэхдээ яг заавал хөдөөсөн малын захад байсан байгаагүй. Ер нь бүхэл Монгол хүмүүс угаасаа л одоо Монгол ахуйдаа дуртай хайртай. Монгол ахуйгаа харахаар нэг сайхан сэтгэл уужирч баясдаг юм л байдаг. Тэгээ би ч гэсэн юм л жишгээр ингээд байж зүгээр одоо төрийн алав хашиж ингэж явж байгаа учраас учиргүй нэг морь мал уяад л уралдаад л одоо тэгэл өөрөө тэрийг дагаж давхиад л ингээд байх нь зүгээр ёс 100% жоохон тохиромжгүй байдаг учраас би бол нэг яг өнөөдрийн төвшөнд бол морь уяад ингээд байдгүй. За тэг яг төрийн алав хэмжээ хязгаартай тэгээд сайхан завтай энэ бос нөхцөлд бол нэрийн одоо 3 наадам гэж ярьдаг. Одоо сүүлдээ чинь шагаа тэргэж ороод ирээд 4 5 ч одоо төрөл болсон тийм. Тэгээд аль нэгээр нь энэ бас чөлөөцөг сайхан өнгөрөөх хичээллэх энэ юм сонирхол байж байгаа. Одоо сар шины өдрүүд тохиож байгаа холбогдуудад та нийт одоо үзэгчдэд зориулаад сар шины мэдчилгээ дэвшүүлэхгүй юу? Тэг мөн одоо яаралтай таныг явуулах бол малчид маань тэнд хүлээгээд бас зогсоод байна тий. Харин тий. За яха юм ээлжтэй дугаартай байдаг өнгөрсөн жил аймгаараа нилээд хэдүүлээ хүнд юм одоо цаг хугацааг тулсан бол энэ жил одоо бид нараас хангаа дэлхийн маань одоо Сүхбаатарчууд бид өхнийг үнэхээр сайхан харж үзэж одоо хүм малын зоо тэнэсэн ийм одоо сайхан өвлийг давн туулж өрн хавартайгаа бид өхөн бас золох гэж байна. Тийм учраас нийт одоо Сүхбаатарчуудаа ялангуяа одоо энэ мал аж ахуй эрхэлж одоо өрмөцийн соёлыг үеийн үед уламжилж авч явж байгаа малчдаа бас одоо сайхан шинэ оны шинэ сарын одоо сайхан өрн хавартай золгож байгаа баярын мэндийг бол нийт Сүхбаатарчуудаа өргөн дэвшүүлж байна. За баярлалаа тэнд. За I'm
Оролдсон шүү оролдсон